эдийн засаг ерөөсөө хямраагүй. Хөрсөн дөрөө булаа гэсэн. Тэгэхээр энэ бол хямрал бол биш л дээ. Эдийн засаг хямрлаа гэж монголчууд бид сүүлийн хэдэн жил тасралтгүй ярьлаа. Мэдээж дэлхийн зах зээл дээр алт, зэс, нүүрс, төмрийн хөдрийн үн тэнгэр татаж, орж ирсэн орлогоо тарааж цацаж байсан үетэй харьцуулахад байдал өөрчлөгдсөн. Монголын эдийн засгийн өсөлтийг түүхэнд байгаагүй 17% төрөж байсан уул уурхайн бүтээгдэхүүний өндөр ханш огцон мунаж, гадны хөрөнгө оруулалт тухайн үеийнхэнтэй харьцуулахааргүй буурчээ. 2011-ээс 2012 оны дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалт одоогийн нийт бүтээгдэхүүний 40% эзэж байсан бол 2013 онд 16%, 2014 онд 93.4%-тэй тэнцэх хэмжээнд хүрч огцон буурчээ. Гэхдээ зөвхөн энэ талаас нь харахад эдийн засаг хямарчлаа гэж дүгнэл өрөөсгөл. Нөгөө талд өөдрөг үзүүлэлт эерэг үр дүн бас байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсны улмаас багасаад байсан. Дотоодын аж үйлдвэрийн нийлүүлэлтийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн гэж бодож байгаа. Тэгэхээр махны үн бол сүүлийн 3 жилд харьцангуй буурсан ийм хандлага харагдчих. Томоохон зах зээлүүдтэй гадаад орнуудтай харьцуулаад үзэхэд бол зарим орныхан бол одоо Европын зах зээл бол 2.2% өсөхөд бол маш их одоо баярлагддаг те. Тэгэхэд бол яг манайх чинь нэг талаас жижиг эдийн засаг ч гэсэн тодорхой хэмжээгээр 4.4% өсөлттэй байна гэсэн л сайн. Тэгэхээр зөв өөрийнхөө хүчээр 4%, 5% орчим өсч чадж байгаа бол энэ бол бидний хувьд бол бас нэг том алхам шүү. 2012 оноос хойш инфляцийн үзүүлэлтийг авч үзье. 2014 оны 4-р сард инфляц 17.5% хүрч байсан бол 2015 оны 5-р сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 7.4% буюу мөрөөдөж байсан нэг оронтой тоонд хүрээд байна. Эндээс үзэгч та инфляцийн хэмжээ эдийн засгийн хямрал гэж шуугаагүй байсан 2012 оноос хямарсан гэж шуугиж эхэлсэн 2015 онтой харьцуулахад 2.1 дахин буурсныг харж болно. Мэдээж инфляц өсч хямралын хэмжээнд хүрэх аюул байсан. Гэхдээ арчилсан засгийн ихэнд гарснаар инфляцийн үндсэн шалтгааныг онилсон бодлого явуулсан үүнд нөлөөлжээ. 2012 оны 10 дугаар сарын 26-наас арчилсан инфляцид нөлөөлөгч гол нэрийн бараа бүтээгдэхүүний үн аншийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм а. Монголчууд биднийг үнийн өсөлт сүүдэр шиг дагаж бензин үн 10-20 төгрөгөөр хөдлөхөд дид иддэг уудаг өмсдөг зүүдгийн үн давхар өсч санхүүгийн дарамт нэмэгддэг байсан. Бас хаврын хаварт махны үн өсч 50 сая малтай монголчууд килограмм махыг 10,000 холд авсан үнээр авч байна гэж гомдлдог байлаа. Орон байрны хувьд санах хэрэггүй. Энгийн нэгэн албан хаагч цалингаа цуглуулад байр авна гэдэг манай дүлгэр. Барилгын материалаа гаднаас зөөдөг учраас барьж ашиглалтанд оруулж байгаа орон сууцны үн ив өндөр байдаг хэрэг. Бас монголчууд бид нийт хэрэглээнийхээ 70-80% гаднаас импортлон авдаг. Гол бүтээн байгуулалтынхаа түүхийд материалуудыг ч импортоор авдаг. Бидний энэ хараад хэрэглээд долларын ханш дөнгөж хөдлөх төдийд бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж амьдралд дахиад лачаа нэмдэг байлаа. Гэхдээ арчилсан нам нэг нь хөдлөх төдийд дуу дугаавалтсан өсдөг үнийн энэ эмзэг системийг тогтворжуулгаж чиглэсэн бодлого явуулж эхэлсэн нь зөв шийдвэр байлаа. Хамгийн гол нь арчилсан нам иргэдээ халамж тэтгэмж нэртэй 5-10 сая төгрөгөөр хуурах биш, амьдралд нь нөлөөлөх үнийн дарамтыг багасгахын тулд суур шалтгаанаас нь эхэлж анхаарсан үдээ олсон хэрэг болж эдийн засагт үүсч болох бодит хямралнаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ болж чадсан юм. Монгол улсад бол нийт инфляцийн түвшин бол 1 тоонд орцсон байгаа. Сүүлийн 4-5 жилийн энэ одоо эдийн засгийн бэлхэд хаач байхгүй ийм одоо хурдцтайгаар өндөр өссөн үр дүн бол ердөө л төр зүрийн асуудал байсан. Шатхууны жижиглэн худалдааны үн тогтворжуулах хөтөлбөр. Энэ хүрээнд нийт 13 компанид 192 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөд зээл олгосноос гадна арилжааны банкудтай 703 тэрбум төгрөгийн форвард хэлэлцэл хийж валютын ханшийн эрсдлээс импортлагч компаниудыг хамгаалжээ. Хөтөлбөр хэрэгжсэн 1 жилийн хугацаанд улсын хэмжээнд шатхууны нөөц 2-оос 5 дахин нэмэгдэж литр тутамдаа 50 төгрөгөөр буурсан байна. 2012 оноос өмнө дэлхийн зах зээл дээрх үн өслөө гэх шалтгаанаар шатхууны үн ханш нэмэгддэг байсан бол өнөөдөр харьцангуй тогтмолцсон иргэдийн амьдрал чамлахааргүй дэм болж байгаа юм. 2 жил гарсан бол яг үн тогтвортой хөдөлгөөнгүй одоо 1660 гэсэн үн дээр тогтож явсан. Шатхууны үн өнгөрсөн 2-оос 3 жилийн хугацаанд ингэж тогтворцсон нь амьдралд ч нөлөөлснийг иргэд хэлж байна. Шатхууны үнийг дагаж өсдөг талхны үнээс эхлээд такси, тээврийн үйлчилгээ хүртэл тогтвортой болсныг тэд ярьж байна. Жижиглэнгийн бараа марааны үн бас доктортой байна. Шатхууны үн өсгөөр бас нөгөө юмны үн өсчихдээ шүү дээ. Тийм болохоор шатхууны үн тогтмолтой байгаад бас нэг талаараа аав шүү дээ. Юм өмнө үн өсгөө. Энэ яг төрөөс нэг нефтийн үнэ ч одоо яадаг шүү дээ. Докторжуулна гэж тэрнээс хэрэг болсон л да. Тус болсон. Тий, нотон жилээс ерөөс нэмэгдэхгүй байгаа шүү дээ. Энэ яг засгийн газар жаахан бодлого баримтлаад байгаа юм шиг байна. Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үн тогтворжуулах дэд хөтөлбөр.
Энэ хөтөлбөр хэрэгжснээр мах гурилын үнийг тогтвортой барьж чадлаа. Махны нөөц бүрдүүлэхэд зориулж шалгарсан компаниудад 87 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөд зээл олгосон нь эргэж бүрэн төлөгдөжээ. Хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд махны үнийн өсөлт 3 жилд харьцангуй саарсан байна. Одоо иргэд хаврын цаг заавал үнэтэй махнаас сонголт хийх шаардлагагүй болсноос гадна нийт махны үнж өмнөх хавруудтай харьцуулахад төдийлөн өссөнгүй. Хаврын хаварт хэрэгдэг мах магнаг боллоо гэдэг үгийг сүүлийн 2-3 хавар лав бид сонсоогүй. Ерөнхийдөө бол 4 сараас хойш бол доктортой л шүү дээ. Энэ хацангуй хэвийн л дээ. Тэрийг бол өнгөрсөн жил бол хэвийн л байсан л да. Гэхдээ яг наадхан энэ жил харин аваа доктортой байсан. Доктортойхон байвал бас ушигтай шүү дээ. Маань шиг бидний шиг бол судалж байна. Монголчуудын өдөр тутам хүнсэндээ эргэлдэг өөр нэг гол бүтээгдэхүүн бол гурил. Гурилыг махны нэгэн адил дийлэнх хувийн дотоодоо бэлтгэгч, ламбуудаа худалдан авах, гурил үйлдвэрлэх, зардал нэмэгдэх зэрэгээс шалтгаалan гурилын үн ханш өсөх тохиолдол бий. Тэгвэл энэ тогтворжуулах хөтөлбөрөөс 61 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөд зээлийг 36 гурилын үйлдвэрт олохоор болсон юм. Энэ нь гурилын чанар, нөөц, үнэт сүүлийн 3 жилд эргээр нөлөөлжээ. Түүнчлэн дэд төлбөрийн хүрээнд хүнсний бүтээгдэхүүний зойр агуулгах, нэмэх, эрдэмтсэн аж ахуйг хөгжүүлэх ажлууд үргэлжилж байна. Дотоод гурилын үн доктортой байгаа. Гайгүй. Хаач чирнэ уусч тэр юм яахан байсан ихтэй ажгүй доктортой л байгаа да. Уул хавар энэ одоо ингээд 100 гэ тийм сүүлийн 3 үйлрэл бол ер нь их тийм их айхтар өндөр савлгаа ороогүй гайгүй доктортой байж чадсан. Монголчуудад бүтээж байгуулах хэрэгцээ байна. Их ажил чөрнөж байна. Тэр дундаа барилгын салбарт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж байна. Богино хугацаанд ард иргэдийн худалдан авах чадвар төгссөн хямдунтай, чанар сайтай олон тооны орон сууц барихын тулд барилгын бүтээн байгуулалтын өртгийг бууруулах шаардлага тулгарч байна. Улмаар энэ хэрэгцээ шаардлага барилгын материалаа дотооддоо үйлдвэрлэх, борлуулах боломжийг монголчуудад давхар бий болгож өгч байна. Харин төрийн зүгээс хэрэгцээ боломжондоо тулгуурсан үйлдвэрлэлийн дэмжээдэг үл барилгын компаниуд, барилгын материал үйлдвэрлэгчид дэм-дэмдээ өндийгэд энэ боломжийг арчилсан нам алдаагүй. Барилгын салбарыг дэмжих орон сууцны үнийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь олон айлыг ор хоронтой болгож олон компани хөл дээр нь босгосон юм байна. Цемент нийлүүлэгч 43 компанид 48.5 тэрбум, арматурын 17 компанид 81 тэрбум, материал үйлдвэрлэгч 64 компанид 146.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөд зээл олгосон байна. Хөтөлбөрт хамрагдсан компаниуд гэрээнд заасан үүргээ биелүүлэн ажиллаж зах зээл дээр орон сууцны үн ханш тогтворжээ. Үйлдвэрлэл үйлчилгээний суурь зардал нөлөөлөх нэг гол хүчин зүйл бол түвш эрчим хүчний үн тариф. Тиймээс эрчим хүчний үн тогтворжуулах дэд төлбөр хэрэгжүүлж 80 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөд зээлийг төлөвлөсөн байна. Үүнээс эхний байдлаар эрчим хүчний 18 үйлдвэрт 52 тэрбумын зээл олгож 1 жилийн дотор эргэн төлөгдөх нөхцөл тавьсан байна. Үн тогтворжуулах хөтөлбөрийн хэсэгт багтсан эрчим хүчний үнийн одоо тарифыг тийм ээ тогтвортой байлгах хэмжээ бол яг инфляцийн төвшөнгөө тогтвортой байлгах, дотоодын эдийн засаг жоохон сулраад ирсэн, удаашраад ирсэн нөхцөлд бас дэмжиж өгсөн тийм бодлого. Богино хугацааны тийм бодлого байна. Энэ бүхний үр дүн дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт 2013 оны 2 дугаар улиралд 14.3%, эхний хагасжилд 11.3% болж эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалсан байна. 2012 оны эцэст 14% байсан инфляц 2013 оны 8 дугаар сард 12.5%, 2014 онд 11%, 2015 оны 5 дугаар сард 7.4% болон буурч иргэдийн бодит орлого тодорхой хэмжээгээр хамгаалагджээ. Үн тогтворжуулах хөтөлбөр хэрхэн байгаа онцныг дараах хэдэн тоноос харж болно. Хөтөлбөрт хамрагдсан барааны үнийн өсөлт 2010-аас 2012 оны дунджаар нийт инфляцийн 23.7%-ийг эзэлдэг байсан бол түүний инфляцид үзүүлэх шууд нөлөөлөл нь 2013 онд 1.3 дахин, 2014 онд 17.8 дахин бүрж инфляцийн бүтцэд тогтвортой эерэг өөрчлөлт гарсан байна. Мах шатхуун цементийн үнийн өсөлт эрс буурч энэхүү бүлгийн жилийн инфляцид үзүүлэх нөлөө 2012 онд дунджаар 5.8% байсан бол 2013 онд 1.8, 2014 онд 1.2% болж буурчээ. Махны үнийн жилийн өсөлт 2012 онд дунджаар 60.6%, 2013 онд дунджаар 5.6% байсан бол 2014 онд дунджаар 1% болж 2012 онтой харьцуулахад 60 дахин буурсан үзүүлэлт байна. Энэ мэтээр үн тогтворжуулах хөтөлбөрийг эдийн засгт үзүүлсэн нөлөө их гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна. Хэрвээ эдийн засагт эдгээр арга хэмжээг аваагүй бол санхүү эдийн засгийн ноцтой хямрал нүүлж эдийн засаг бүхэлдээ уналтад орох хэлсэлтэй байсан гэдгийг эдийн засагчид тэмдэглэж байгаа юм. Одоо энэ мах, бензин, гурил гэдэг хэрвээ тийм тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээгүй байсан бол үдийд энэ ямар байдалд орох вэ? Ийхүү арчилсан намын хэрэгжүүлсэн эдийн засгийг хамгаалах арга хэмжээнүүдийн хүрээнд
179 мянган ажлын байр, эдийн засгийн өсөлтийг хадгалж зөөлөн газардуулж чадсан юм байна. Энэ нь ядуурлын төвшөнд ч аажмаар нөлөөлжээ. Монгол улсын үндэсний статистикийн хороо дэлхийн банкнаас хамтран гаргасан ядуурлын 2014 оны тооцооны үр дүнгээр Монгол улсын ядуурлын төвшин 21.6% гарсан байна. Монгол улсад ядуурл 2012 онд 27.4% байсан бол 2014 онд 21.6% хүрч инхүү 5.8 пунктээр буурчээ. Ядуурлын хамралтын түвшин бид нэр хамгийн сүүлд 2012 онд тооцож зарласан байгаа. Тэр нь 27.4% гарсан байгаа. Одоо энэ 14 оны үр дүнгээр болохоор 21.6%. Энэ бол амьдралд гарч байгаа бодит өөрчлөлт. Өнгөрсөн жилүүдэд монголчууд бидний хувьд таатай байгаагүй ч эдийн засаг хүнд байна гэд эрх баригчид хэлээд суусангүй. Нэг тал доллароос хараад хэрэгцээгээр танаж дотооддоо үйлдвэрлэн дотооддоо ажлын байр бий болгож дотооддоо орлогоо үлдээх зорьсон бол нөгөө талд гол хэрэглээний бараа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудаа төрөөс дэмжих замаар нийлүүлэлтийн гаралтай инфляцид нөлөөлөх арга хэмжээ авч үүнтэй зэрэгцэн гадны хөрөнгө оруулагчдыг татах хууль эрх зүйн орчноо засаж сайжруулах, шин зах зээл нэг, шин технологи нэвтрүүлэх, бүтээн байгуулалт төрнүүлэх зэргээр эдийн засгийн үндсэн бүтцээ өөрчилж зөв голдрод оруулахын тулд тасралтгүй ажиллаж ирлээ. Үүний үр дүнч гарч эдийн засгийн зарим үзүүлэлт дээр дурдсанчлан сайжирч байна. Эдийн засаг бол яг уул уурхаагүй байвал, уул уурхаа сайн хөгжихгүй байвал Монголын эдийн засаг бүхэлдээ өөрийнхөө инерцээр ямар түвшинд яаж хөгжих юм бэ гэдэг яг энэ түвшинд бол 6-7%-ийн энд явж байгаа. Тэгэхээр энэ бол хөрсөн дөрөө булаа гэсэн. Сүүлийн 3 жилд эдийн засаг хямдсан биш харин олон салбарт өсөлт гарсныг дараах тоонууд баталж байна. Тухайлбал 2012 онтой харьцуулахад өнгөрсөн оны байдлаар дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ 30% өссөн байна. Аж үйлдвэрлэлийн салбарын нийт үйлдвэрлэл гэхэд 2015 оны 6 дугаар сард өмнөх сарынхаас 49.1 тэрбум төгрөг буюу 6.7% өсжээ. Боловсруулах аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 1.4%, цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын нийт үйлдвэрлэл 19.3% өссөн байна. Энэ бол өмнөх оны эрх баригчдын шүтэж ирсэн уул уурхайн салбарын уналтыг зөвхөн 6 саяын сөрөг үзүүлэлт юм а. Өөрөөр хэлбэл уул уурхайд хэд найдаж болохгүй гэдгийг батлах тоо. Гэтэл эдийн засаг бол зөвхөн уул уурхай биш, өөр бусад салбарууд ч үүнийг бүрдүүлдэг гэдгийг өсөлтийн дараах графикууд харуулж байна. Хөдөө аж ахуйн салбарт өсөлт гарч 2012 онд 40 сая байсан малын тоо толгой 2015 оны эхний хагас жилийн байдлаар 66.5 саяд хүрч үр тариа өмнөх оны мөн үеэс 18.6% өсжээ. Дотоодын үйлдвэрлэл ингэж нэмэгдснээр импортын хэмжээ буурж экспортын хэмжээ нэмэгдсэн 2013 онтой харьцуулахад экспорт 2015 оны эхний хагас жилийн байдлаар 350 сая Америк долларт өсжээ. Эдийн засаг хямралаа гэж нэг хэсэг нь хийрхэж байхад нөгөө талд иргэдийн хэрэглээ хомигдсон. Гадаад дотоодод аялах монгол жуулчдын тоо улам бүр нэмэгдсэнийг энэ зуны аялал жуулчлалын үзүүлэлтээс харж байна. Манай монголчууд бас дотоод энэ жил бас бараг 45-аас 50% одоо өнгөрсөн жилийг бодоход аялах хандлагатай болсон. Энэ мэтэр Монгол хямралаа гэх хэрэглээг бодсохох сайн үзүүлэлтүүд эдийн засагт бодитоор бий болжээ. Хамгийн гол нь Монгол улсын хөгжлийн гарц зөвхөн уул уурхай биш, бас түүхэнд байгаагүй 17% өсөлт цаг зуурын хийсвэр тоо байсныг бид ойлгож ирсэн нь үнэлж баршгүй ахиц юм. Өмнөх 3 жилд уул уурхай бүтээгдэхүүний өндөр өсөлтийн цикл Монгол Ардын намын бэлэн мөнгөний амлалтанд хууртаж бэлэнчил шалбарчлах сэтгэлгээ залруулахад автсан монголчууд өнөөдөр харин бодит өсөлтийн төлөө тэмүүлж, халамж дулдуулагч биш, бүтээгч, үйлдвэрлэгч орон болоход тэмүүлж ирсэн нь бодиттой ахиц юм. Үүний илэрлэл нь өнгөрсөн хугацаанд хүндрэлийг боломж олгон ашиглахад онцгойлон анхаарч үр дүнг нь үзэж эхэлсэн явдал. Гадаад зах зээлээс хамааралтай уул уурхайн салбарын зогсон байдал, том төслүүд үүнийг дагсан гадны хөрөнгө оруулалтын хүлээлт зэргээр эдийн засагт эргэлзээтэй байдал үүсгэж байгаа зарим хүчин зүйлүүд бич өнгөрсөн хугацаанд арчилсан намын хийж хэрэгжүүлсэн бодлогын үршим аажмаар гарч эхэлж байна. Эдийн засгийн хямрал гэж юу хэлдэг юм бэ гэхлээр үйлдвэрлэлийнхээ эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарат үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгч нар үйлдвэрлэлийнхээ хэмжээг багасгаад тэгээ олон хүнийг ажилгүй болгоод ажлаас нь хална гэсэн үг. Тэгээд цалингүй болохлээр зэрэг одоо эрэлт багасаад өргөн хэрэглээний бараа таваараа эрэлт багасаад тэгээ улам үйлдвэрлэл хомигдох энэ үзэгдлийг одоо эдийн засгийн хямрал гэдгийг шүү дээ. Манайд үйлдвэрлэл өсөд байгаа. Үйлдвэрлэл өсөж байгаа тохиолдолд энийг эдийн засгийн хямрал гэж хэлж болохгүй. Эндээс харуул эдийн засгийн хямрал гэх зүйл бидний амьдралд биш харин зөвхөн сэтгэлгээнд оршиж байна. Өмнөх жилүүдэд засгийн эрхийг гартаа авсан Монгол Ардын нам түүхийн эдийн өндөр өсөлттэй байсан жилүүдэд орж ирсэн орлогыг гарын салаагаараа урсгаж хийж хөдөлмөрж байсан иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээнд сурган халамж нэрийн дор бэлэн мөнгө хэдийн их наядаар нь тарааж байсны уршиг инэ. Тэр үед бий болсон сэтгэлгээний энэ гажуудал өнөөдөр хямрал болтлоо өгж ирсэн энэ.
Сэтгэлгээний энэ хямралаас олж Монголын эдийн засагч гажуу бүтэцтэй болж голдрлоо алдсан бидний хэрэглээч зайлшгүй хэрэгцээтэйгээс илүү тансаг даган дуурайх хэрэглээрөө хурдтай хэлбийжээ. Тэгвэл арчилсан нам хүндрэлтэй нүүрс тулсан ч арьсаа хамгаалж Монгол ардын нам шиг баялгаа барьцаалан өр тавьж ард иргэдийн амыг өнөөдрийн өмөх мах атга гурлийн үнээр таглахыг хүсээгүй. Харин гажуудлыг суураар нь засахын тулд бэлэнчлэг сэтгэлгээг бүтээх сэтгэлгээгээр солиход анхаарсан үр дүнгээ өгч байна. Өнөөдөр Монголын эдийн засаг зөв голдролдоо орж инфляц олон жил мөрөөдөж байсан нэг оронтой тоон тогтож өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн тогтворчжээ. Энэ бол их хөрөгч арчилсан намын эдийн засгийн бодит байдалд оруулсан томоохон ажил. Тэд хөөсөн дээр дэнжигнэж байсан Монголын эдийн засгийг бат их бодит суурьнд нь авч ирч чадлаа. Дээшээ харахад тэнгэр ширтээд бэлэнчлээд суух бус харин Монгол айл өрх бүр Монгол хүм бүр гараа хөдөлгөж амаа тусалдгийг арчилсан намын хэрэгжүүлж байгаа бодлогоос ийхүү тодорхой харж болно. Хүн шиг амьдрахын тулд хөдөлмөрлөж бүтээдэг гэдгийн бодит жишээг өнгөрсөн 3 жилд монголчууд харуулж чадлаа.